Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд луунгийн салаад буюу carrot wrap-ыг хэрхэн хийх аргыг хуваалцуулна. Юуны өмнө луунгаа бэлдээд явчихна. За луунгаа хальслаад, хальсан луунгаа угааж агаад дахиад ингээд хальслаад явчихна. За 3 луун ашигласан. 3 луунгийн хагас хүртэл нь ашигласан. За тэгээд бүгдийг ингээд нэгэн жигт шичээд явчихна. За дээрэс нь ингээд 2 чимэх давс хийж чад 3 чимэх хийлгээд за тэгээд жоохон байлгаж чагаад дахиад жоохон нэмчээд за 20-30 минут энэ чигээр байлгана. Тэгэхээр нэлээд шүүс гараад ирнэ. За тэгээд үүнийг нэг усанд жоохон зайлж угаачаад тэгээд шүүсийн гараараа нэлээд шахаж чагаад тавган дээр тавиад явчихна. За тэгээд усанд угаахгүй бол жоохон давслаг болох гэдэг учраас жоохон усанд сойж жоод тэгээд ингээд шүүсийн шахаад гаргачлах зүгээр маш гоё зөөлөн болдог. За тэгээд нэлээд шүүс нь үлдсэн. Энэ шүүс нь өөр хоолнд ашиглаж болно. За тэгээд яншуга шичээд явчих. Яншуга шичээд за луун дээр яншуга тавиад за соус дрессинг гэвэлдээ. За оливын тус нэг ойролцоогоор 4 халбаг. 4 хоолны халбаг. Дараа нь бол цагаан виноны уксус wine vinegar 1 халбаг. За сой сос жижиг халбаар 1 жоохон хийж. Давс. За перц. Тэгээд нэлээд сайтар хутгаад ингээд өтгөн болтол нь нэлээд сайтар маш сайн хутгана. За үүнийг лунгийнхаа салаад дээр хийгээд за сайтар хутгаад өгнө. За тэгээд дээр нь ийм базилик тавьвал бас гоё болно. За мөн үзэм хийвэл яг жинхэнэ гоё болдог учраас бас үзэм хийвэл их зүгээр. За хамтлаад үзье. За луун давслаг бөгөөд дрессинг нь маш гоё таарсан байна. За та бүхэн бас үүнийг тушаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.